Арвин их туршлага, амьдралаас суралцсан мэрэгэн ухаан, бүх хүнд бүгдэд хандах зөв хандлага. Эдгээр нь таны дотор буй сайн үр. Танд буй үнцэнтэй сайн үр жимсийг бусадтайгаа хуваалцгаая. Melody Podcast. Тэмэцхан хүндэс сонсогчдоо тэгээд Melody Podcast-ыг сонсдог сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр та бүхэндээ би зочноо танилцуулахаас өмнө энэ зочнотойгоо яаж учирсан тухайга хуваалцъя гэж бодож байна. Янз бүрийн байдлаар би подкаст оролцож зочнотойгоо учирдаг байгаа л да. Тэгээд өнөөдрийн оролцож байгаа зочноо болохоор би сонгож авсан шалтгаан нь юу байсан гэхээр зочныхаа шууд нөгөө Instagram аккаунт руу ороод тэгсэн чинь ингээд шууд миний өдөөс ингээд амар гой зургнууд айгүй гой цэцгнүүдтэй гоё юм цэцгэн чимэглэл тэгэл бүр нэг тийм эмэгтэй хүн өсгөө хүний бүр нэг тийм шин чанар шиг айгүй гоё аккаунт байсан байхгүй Instagram аккаунт. Тэгэл бүр өстө бүх аккаунт дээрх зурнуудыг ингээл гүйлгэж хараад тэгэл зарим дээр нь зогсвол энэ ямар гоё юм бэ гэл ингээл зогсоодсан. Тэгж жаад шууд би ерөөсөө энэ эмэгтэйтэй холбоотой ямар гоё ертөнцтэй ямар гоё сонирхолтой ямар гоё юм хийдэг нөхтэй гэж хараад тэгээд шууд холбогдсон байгаа. Ингээд сонсч та бүхэндээ өнөөдрийнхөө зочныг танилцуулж байна. Сайн байна уу Жи? Сайн байна уу Melody? Маш баярлалаа. Монгол хэлээр ийм гоё өөрийнхөө цэцгийнхаа талаар магтуул гэж байгаагүй юм байна. Стайгаа сонсогдож байна. Баярлалаа. Тэгээд өөрийнхөө подкастт өөрч оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд сонсож байгаа бүх одоо сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. Ожгоо бас танилцаад яг Instagram дээрх бүх гоё зүйлүүдийг хараад тэгээд шууд холбоо бариад танилцаад удаагүй байгаа хэдий ч гэсэн аль хэдийн нэг таньдаг хүн шиг юм шиг нэг тийм гоё нээлттэй маш гоё бүсгүй санагдсан. Тэгээд миний урилгыг бас урайлгахнаар хүлээж авсан Ожидо маш их баярлалаа. Баярлалаа. Миний одоо цэцгийн ертөнцөөр аялсанд баярлалаа. Instagram-аар орж маш баярлалаа Melody. Ожи биднийг өөрийнхөө бага насаар буюу одоо Ожи бага байхдаа хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ? Маш товчхоноор бидэнд танилцуулаач гэж хүсэж байна. За баярлалаа. Тийм миний хувьд болохоор зэрэг хөдөө өвөө эмээ дээрээ өссөн говийн хүүхэд байгаа. Тэгээд манай говьд чи ямар ой мод цэцэг навч гэж байх биш. Эмээтэйгээ нөгөө аргалт үгүй явж байхдаа айгүй гоё алгалсан гоё манай говьчин гоё чулуутай байдаг гэсэн. Яг тийм тэр одоо байгалийн тэр одоо аргалт үг гэж явж байгаа айгүй чулууд үгэл ирдэг гэсэн тийм хөвгтэйсэн. Тэгэл байгалийн одоо бодохоор зэрэг байгалийнхаа говийнхаа тэр одоо гоо сайхнаас одоо айгүй их одоо инспирэшн авч ирсэн болов уу гэж бодогдтiin. Нилийн залуухан байх үед Ожи хэм байсан. Би хамгийн гол нь ингэж асуугаад байгаа нь өнөөдрийн энэ Ожи бий болох шалтгааныг нь бас энэ дундаас харах гэдэг байгаа байхгүй юу? Аха. Тийм миний хувьд болохоор зэрэг ер нь бол хүүхэд ахын ер нь усны дизайнер болохыг одоо загвар саван бодогч болно гэж айгүй мөрөөддөг гэсэн. Гэхдээ одоо тэр мөрөөдөл маань яг тэр тухайн үедээ биелээгүй ч гэсэн ерөнхийдөө одоо тэр сонирхол хүсэл маань айгүй дотор минь банк тэгдэж яваал идэг гэсэн л да. Тэгээ би хэлний мэргэжлэр сургуулаа төгссөн байгаа. Яг үндсэн мэргэжил маань одоо цэцэгтэй яг холбоотой биш ч гэсэн хоёр дахь мэргэжил маань одоо энэ флорист цэцэгтэй хоёр дахь мэргэжлээ холбосон байгаа. Тэгэхээр одоо сая ярьлаа шүү дээ. Би хүүхдээс загвар зохион бүтээгч болохыг яг хүсдэг байсан. Гэтэл гинт цэцэг тий ямар учраас Ожи ер нь цэцэг гэдэг зүйлтэй холбоотой. Тийм одоо тэр их сонирхолтой л да. Би чи яг Монгол тахтаад яг тийм цэцэгтэй одоо холбоотой ч юм уу те ажил ерөөсөө хийж байгаагүй. Хэлний мэргэжилтэйсэн. Тэгээд Японд ирээд Японд 12 сард нь одоо ирэнгүүтээ Японы одоо Икебана гэдэг одоо Японы үндэсний одоо уламжлалт цэцгийн урлаг байдаг. Тэрнтэй нь одоо ингээд анх таарсан байгаа. Тэгээд анх хараад одоо анхны харцаар дуудлана гэдэг шиг ямар үзэсгэлэнтэй юм ямар одоо үнэхээр сайхан юм бэ. Энд чинь миний хийх ажил л штэ гэж одоо нөгөө түрүүний хэлсэн нөгөө нэг дотор тэгдэлсэн тэр нөгөө хувцас дизайнер те тэр маань ингээд одоо бүр яг тэр үед ингээд сэргээл ирсэн. Тэгэл 12 сард ирээд шууд 1 сард нь Икебанагийн сургуульд бүртгүүлээд орж исэн байгаа. Ерөөсөө эргэлзэх юмгүй энэ чинь миний хийх юм зүйлээ штэ гэж станер эргэж буцалтгүй шууд шийдсэн байгаа. Яг чамайг тэгж хэлэнгүүт
нэрээ яг бүр айгүйх анхаарал татгаар юм билээ яг чиний хийж байгаа зүйлүүд чинь. Айгүй гоё өрмөц зүгээр одоо нэг энэ тэнд байдаг. Эсвэл одоо нэг тийм цэцгийн баглаа ч юм уу те. Тийм зүйл биш байгаа байхгүй юу? Бүр айгүй гоё урлаг байгаад байгаа байхгүй. Тэгээд ямар нэртэй гэсэн бэ? Японо? Японы одоо яг хамгийн анх миний суралцчихсан нь болохоор зэрэг икебана гэдэг. Энэ болохоор зэрэг яг Японы үндэсний өөрийнх нь одоо уламжлалт маш урт түүхтэй одоо цэцгийн урлаг байдаг. Энийг одоо тийм яг Япончууд л яг урлаг талаас авч үздэг тийм. Тэгээд бас одоо arrangement одоо flower arrangement гэдэг одоо Европ одоо Америкийн одоо цэцгийн урлаг юм уу? Тийм энэ хоёр нь хоёулаа тусдаагаа. Тэгээд эхлээд икебанагийн суралцж байгаад дараагаар нь одоо arrangement-ийн бас үргэлжлүүлээ суралцсан байгаа. Гэхдээ хоорондоо жоохон тодорхой ярих юм бол нэлээд жоохон ялгаатай л да. Ямар нөлөө үзүүлсэн яг одоо сурсан даруйда хараад энэ миний хийх ёстой зүйл байна гэсэн хідээч тий яг суралцаад эхлэхээр оожидор гарсан шинэлэг зүйл байдаг юм уу? Ямар өөрчлөлт мэдэрсэн? Яг үнэ тийм гоё асуулт байна. Одоо юу гэмдэ эхлээд одоо харангууд ингээд амархан юм бэ хараад би чадах юм байна гэж яг бодож исэн ч гэсэн яг одоо тэр онолтой практик дээр ингээд гараад яг өөрөө ингээд хинтээр маш нарийн ялангуяа икебана маш нарийн одоо мэдрэмж шаардсан маш нарийн одоо дүрм журамтай яг тэрийг ингээд тэр давуу нь хийн тэгээд одоо цэцэг одоо мод навч одоо ашиглан гэдэг чинь амьд зүйл одоо ашиглан гэдэг чинь одоо байгальдаа ямар байгаа вэ те тэрүүгээр нь одоо arrangement хийн гэдэг маш хэцүү санагдсан л та одоо зүгээр нэг хоёр одоо модыг авчиад холбоод нэг хадаасаар тонтон гэд хатаж байгаагаас шал өөр одоо тэр амьд одоо байгалыг тийм аюу ашиглаж одоо тэгэж юугийн урлаг гэдэг тийм анхаарал татвас тийм гоё зүйл бий болгож байгаа болохоор тий. Тэгэхээр түрүү оож маань хэлсэн flower arrangement буюу одоо би болохоор цэцгэн чимэглэл гэд хэлээд байгаа юм л та. Тэгээд икебана хоёрын ялгаа нь юу вэ? Ялгаа нь одоо юу вэ гэхээр зэрэг одоо нийлээд олон ялгаатай байдаг. Икебана нь болохоор зэрэг одоо нарийн бүр одоо энэ мод энэ навч энэ одоо мөчрөөр загвараар хийх ёстой гэсэн нарийн одоо дүрм журамтай байдаг. Одоо Японы одоо үндсэн уламжлалт икебана маань arrangement нь болохоор арай зөөлхөн ерөнхийдөө одоо тэр хүний одоо мэдрэмжээрээ яаж одоо чимгэлмээрэн те ерөнхийдөө тиймэрхүү одоо Японых нь болохоор зэрэг нэлээд жоох хатуу одоо татад дүрмтэй гэж хэлэх юм уу? Би нөгөө нэг чиний Instagram руу ингээл ороод дээш нь доош нь гүйлгээл зарим нь тогтож хараад ингээд байж хаа. Яг тэгж бодогцсон байхгүй амар нарийн юм байна юм чинь. Эхлээд зүгээр ингээд шууд харахаар айгүй гой өнгөний ингээд хоорондоо ингээд зогцсон цогтлогоо тий. Тэгэл тэр хэлбэр төс хоорондоо ингээд нэг тийм өрмөц байгаа байхгүй. Тэгээд яг бүр зурган дээр нь дараад ингээд томруулаад ингээд яваад айгүй юм нарийн ажиллагаатай. Тэгээд би өөрөө уг нь бол миний үндсэн мэргэжил бас яг загвар зохиогддог ч байхгүй юу. Гисэн хэдийч би өөрөө бүр ийм нарийн тийм зүйл дээр өөрөө төвлөрч суухтаа нэг тийм сайн биш байхгүй юу. Уг нь би загвар зохиогддог ч штэ. Тийм зураг мураг аяг зурдаг тийм мөртлөө яг оожигийн хийж байгаа тэр одоо икебана тий Японы цэцгийн урлаг дээр нь тэр цэцгийн чимэглэл тэр чимэглэлээр ажил вау уста төвчээртэй хүн л энийг хийдэг байх гэдэг. Тэгээд оожигийн өөрийнх нь ингээд зургийг харахлаар заяа одоо сонсогчд маань ч гэсэндээ намайг одоо энэ өнөөдрийн энэ дугаарыг сонссны дараа та бүхэн оожигийн Instagram аккаунт руу ороод хараарай. Яг оожи маань яг тэр зүйлийг хийж явах бүр тохирцсон юм шиг дээр нь яг тэр төвчээртэйгээр няхуур нямба тэр зүйлийг хийхээр юм шиг бүр яг ингээд профайл зураг дээр нь мэдэгдэж байгаа. Би бас яг анх оожиг яг тэгж ажигласан. Баярлалаа. Гэхдээ ер нь цэцэг хүний амьдралд ер нь ямар нөлөөтэй юм? Ямар гоё асуултаа баярлалаа. Яг асуухсаа гэж бодож ирсэн шүү. Тэгэхээр юм байна. Одоо юу гэм би түрүү хэлсэн тийм Монгол дахта ерөөсөө цэцэгтэй ямар ч холбогдож үзэж байгаа бэ гэсэн. Одоо за цэцэгт одоо би цэцгийн урлагт орсноо тийм одоо өөрийнхөө амьдралд цэцэг оруулж ирснээр одоо ямар сайн талууд гарсан бэ? Бас хүний амьдралд одоо тийм өдөр тутмын амьдрал ямар сайн талууд байдаг гэж зэрэг одоо хамгийн түрүүнд хэлэхэд одоо ялангуяа сүүл үед нэг хотчлт тийм ерөөсөө бид нар чинь хотод амьдраад байгальдаа одоо хөдөө ч юм уу тийм байгаллаасаа аюу нэг холтоод байгаа шүү дээ тийм болохоор зэрэг одоо цэцэг одоо дан ингээд аюу тавилга одоо жоох хүнд тавилга ч юм уу тийм юу сүнэрүүдээр
тийм энэ туршлаар тийм юу хүрээлэгцэнгээр нэг л жоохон нэг тийм хүүтэн хүндий санагдаад идэг. Яг одоо ингээд амьд ургамал цэцгийг ингээд гэрт ингээд байглаар одоо тэр гэрийн уур амьсгал маш гоё одоо зөөлөж эхэлдэг хүү те одоо яг амьд байгальтай байгаа юм шиг тийм гоё одоо дулаан уур амьсгал мэдрэмжийг одоо төрүүлж өгдөг. Тийм болохоор бид нар одоо байнга өөрснөө ингээд хөдөө гадаа яваад байгальтай ойрхон байж чадахгүй юм чинь эсвэргээрээ одоо байгалыг гэртээ авчирч байна гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө амьдралд ирж байна гэсэн үг. Гэхдээ оожигийн хийж байгаа тэр зүйл болохоор зүгээр би өөрөө тасалгааны ургамал дуртай. Тэгээд бас ингээд заримдаа нөгөө хүмүүсийг ингээд харахлаар энэ тэндээс нөгөө олон нийтийн шүтэн дээр янз бүрийн зураг явж идэг штеп. Нөгөө цонхынхаа тавцангаар дүүр ингэж нөгөө тасалгааны цэцэгтэй те. Янз янзын ургамал тэгээ за яг зарим нь аюу гоё байр савын олоод идэх юм уу гоё вар саунд хийгээд ингээд гоё тавьсан байгаа ажиглагддаг. Оожигийн хувьд болохоор яг тэр амьд цэцэг тэр байгаль дээрх тэр навч цэцгээс юу гэдэг тэтгэр зүйлийг ингээд ашиглаад маш гоё тийм урлаг бүтээгээд байгаа байхгүй. Тэр бүр тэргээрээ бүр аягүй онцлогтой надад маш гоё санагдсан. Тэгээд мэдээж эмэгтэй үнийг цэцэггүйгээр төсөөлөхгүй гэл ингээл нэг гой уран зохиол юмуд байдаг л да. Зүгээр ингээд нэг дэлгүүрт байгаа юм уу эсвэл нэг баяр наадан болохоор хүнд аваад өгж байгаа тийм цэцэг баглаа цэцэг бол бас биш тий. Маш гоё бүр аягүй их тийм хичээл зүтгэл орсон тий. Маш тийм том ажил байгаа байхгүй. Тэгэхээр миний асуух чад дараагийн асуулт маань юу гэхээр оожи маань энэ талаараа бизнес эрхэлдэггүй одоо ер нь яг энтэйгээ холбогдолтой яг юу хийж байгаа вэ? Тийм. Тэгээд миний хувьд болохоор зэрэг одоо цэцгийн одоо тийм юу arrangement гэхлээр зэрэг маш олон салбартад ажиллах хэрэг болоод байгаа. Ялангуяа Японд болохоор зэрэг миний хувьд нэрээ Японд амьдардаг. Тэгээ Японд болохоор зэрэг одоо жишээлбэл их дэлгүүрийн одоо засал чимэглэл ч юм уу те зочид буудлуудын одоо хүлээн авахын засал чимэглэл ч юм уу те эсвэл онлайнаар одоо хүмүүсийн захиалах ч юм уу те гэх мэтчлэн маш олон ажил байдаг. Аль алийг хийж үтсэн ч гэсэн миний хувьд болохоор зэрэг яг өөрт аль нь тохиромжтой би өөрөө аль нь илүү одоо зориулагдсан хүн байна гэдгээ юунаас мэдэрдэг гэхээр юу заах одоо өөрийнхөө тэр arrangement-ийг те өөрийнхөө тэр урлагийг одоо тийм одоо цэцгийнхаа тэр дизайныг одоо бусдад ингээд хүргэх тэр маань одоо тэрнээс илүү их кайф авдаг гэх үү те. Тийм болохоор зэрэг одоо ерөнхийдөө тийм заах тал дээр маш сонирхолтой одоо хүмүүстэй уулзаад ярилцаад одоо цэцгээр одоо харилцсан одоо бие биендээ энерги солилцох гэх үү те. Тэр маань надад маш их одоо тийм яг таарсан юм байна гэж олж мэдсэн. Яг тэр зүйлийг хийгээд сууж байхад ингээд мэдээж ч айгуугаа төвлөрч байгаа. Айгуу нарийн ажиллагаатай юм лээ тий. Яг тэр зүйлүүдийг бүтээж байхдаа тэр хийсэн зүйл болгон чинь нэг бүрдчлэн ямар нэгэн юм агуулмжтай нэг зүйлийг өгүүлээд байгаа байхгүй тий. Тэр оожигийн хувьд тэр зүйлийг хийж байхдаа одоо бүтээж байхдаа гэж ярил л да тэр гой зүйлийг урлаж байхдаа юу бодож хийдэг вэ? Юу бодогддаг вэ бас? Баярлалаа. Тийм гоё асуулт байна. Ямар нэгэн одоо юмсаар биш одоо нөгөө нэг цэцгэс маань одоо амьд штэ тий. Амьд зүйлтэй ингээ харьцаж байгаа болохоор зэрэг одоо яг юу гэмдээ тэр цэцэгтэйгээ ярилцаад одоо яг адилхан одоо нэг төрлийн цэцэг байсан ч гэсэн бүгд одоо өөр яг хүмүүс шиг өөр царайтай өөр галбар төрстэй гэдэг байхгүй юу? Биний галбар төрстэй. Тэгээд энэ тэр цэцэгтэйгээ тэгээд одоо ярилцаад чи ийшээ харах гэдэг юм уу те за тэгвэл ийшээ харчихаа ч юм уу те жоох нэг юуг ин зүг чиг нь өөрчлөгдчихэд бүрээсээ тэр одоо ганцхан ширхэг цэцгийн одоо зүг чиг нь өөрчлөлчихөд л одоо нөгөө нэг тэр бүтээл маань тэр чигээр ингээ өөрчлөгдчих хэмжээний тийм байдаг байхгүй тийм болохоор зэрэг одоо тэр цэцэгнүүдтэйгээ чи ийшээ харах гэдэг нь үү те миний хөрхнөө за тэгвэл чи ингэчихүү гэдэг одоо ингээ яриагаа яг нүдэнд бүр ингээд хийж байгаа нь бүр ингээ нүдэнд харагдчихлаа. Яг нөгөө нэг цэцгүүд маань одоо би одоо яг тэр миний одоо би хүчээр тэр цэцгүүдийг ингээд урдлах биш тэр цэцгсээ одоо яг хайж гадгаа яах гадгаа ингээд юу асууж ярилцаад чи ямар байгаа ингээд одоо яг л хүүхдийн аяыг болж байгаа юм шиг те. Тийм бас нөгөө цэцэг наач тэр ургамал чи өөрөө амар юм юу эмзэг гэж хэлж болно шүү дээ. Эвгүүл ширэгүүл хүрх юм бол тэгэл навцсан унаал одоо яа нөгөө гой байдлаа тэг нөгөө тансаг байдлаа алдчихна.
Тэгэхээр яг Ожигийн хувьд бол би бол тэр гар хуруу бол маш гоё зөөлөн, айдуухан намуухан тэр зүйлүүдэд хүрдэг байх гэдэг бүр ингэ төсөөлөгдчихлээ л да надаа. Өөрийнхөө хүчээр одоо чийшээ хараарэ гэхгүйгээр одоо тэр цэцэг маань одоо хаашаа хараад яах гээд байгаа юм болоо гэсэн ерөнхийдөө тэр цэцэг маань одоо байгаль дээрээ яаж ургадаг вэ, хаашаа хардаг вэ, нар руу хэрхэн одоо хардаг вэ ч юм уу те тэр бүгдийг ингээ сайн шинжижээж одоо тэр бүтээлдээ тэрийг илүү одоо тэрийг нөгөө цойлж гаргаж өгдөг хөө те. Тийм. Ожигийн яг энэ хийж байгаа зүйл урлаж бүтээж байгаа тэр зүйлээ хоол ундан дээрээ бас харуулад ах шиг харагцсан тэр Instagram аккаунтаас харсан чинь айгу хөөрхөн тэр хоол унд ингээд хийгээд зүгээр ингээд ширээн дээрээ тавьж байгаа хоол ундан дээрээ хүртэл яг тэр нь ингээд тэрийг гаргаад байгаа юм шиг надад санагдсан. Тийм би одоо ямар гэрхаж юм бэ юу? Сайн ажиглаж. Тийм би түрүү нөгөө нэг одоо цэцэг миний одоо амьдралтай ямар одоо хүний амьдралтай ямар хэрэгтэй юм бэ гэдэг дээр бас энийг хэлхийг хүсэж байсан юм байна тийм. Маш гоё асуулт байна, баярлалаа. Одоо энэ мэдрэмж одоо цэцгийн урлаг маань юу гэхээр хүний мэдрэмжийг ингээд давхар ингээд одоо гялтгануулаад одоо өнгөлөө явд юм билээ. Тийм. Тэгэхээр зэрэг одоо ганц одоо тэр цэцгийнхаа урлыг хийгээ яваад байх биш. Жижиг саяжиг тийм мэдрэмжүүдийг одоо эмгтээчүүд бид нэрээ одоо жишээлбэл одоо сая мелодигийн одоо тэр ажигласан хоолны одоо тавглалт ч юм уу те. Эхлээд урд нь яг нэг одоо жишээлбэл юу нэг 10 бууз зүгээр ингээл тавглаа тавьчихдаг байсан бол гоё одоо салаад те ганц салаад аюу гоё өнгөөр алаглуулаад те улаан ногоон шар гэл янз бүрийн ингээл ногоо хожоод ч юм уу те гих мэдчлэн ингээд хоолны одоо тэр тавглалт ч юм уу ширээ засалт ч юм уу ингээд ерөнхийдөө тий аюу тийм нарийн мэдрэмжүүдийг ингээд давхар өглөө явчихдаг. Тэгээ бас нэг юм хэлэх гэжсэн юм байна. Ширээ засалтны одоо энэ цэцгийн урлаг маань одоо юу гэхээр ерөөсөө орон зай байхгүй юу? Тийм болохоор зэрэг одоо давхар одоо тэр юу ширээ засалт одоо тэднийг өнгөлөхөөс гадна одоо жишээлхэд одоо тийм гоё цэцэг ингээд авчираад гэртээ тавилаа гэхэд одоо ширээ маань ингээд аюу замбраагүй ч юм уу те. Одоо би одоо ийм сүүлийн үед эмх цэцэгтэй амьдрах гэсэн тийм подкастуудаас хийгээд байгаа шүү дээ те. Яг тэрнтэй холбоотой одоо жишээлгээд тэр одоо ширээн маань хөгжлөрсөн ч юм уу бижиг баримтууд ингээд янз бүрийн тавьчихсан тэгэл аян шанах хөгжлөрсөн тийм газар ингээд тэр гоё цэцгийг тавьчлаа гэд ерөөсөө онцгойч харагдахгүй шүү дээ тий. Тийм болохоор зэрэг одоо цэвэрлэгээ хийж эхэлдэг байхгүй юу. Би одоо гэрээ цэвэрлж одоо гэрт гоё цэцэг байгаа болохоор тэрийг одоо гоё харагдуулахын тулд ширээ сатлаа засаад одоо гэрээ тойрны тий бас адилхан гоё. Яг үнэ. Тийм болохоор зэрэг ерөнхийдөө ерөөсөө олон талаараа аюу сайн. Тийм ба. Одоо нөгөө хүмүүс бүр сонсож байгаа сонсогчд маань хүүе тэр Ожигийн аккаунт юу вэ? Орж хар ямар цэцэг юу яриад байгаа юм бэ гэд бүтээр аюу догдолж байгаа. Бас нэг асуулт гинт санаанд орчлоо. Бид нар хүн л юм чин заримдаа ингээд нэг тийм уйтгарлах эсвэл жоохон асуудал бэрхшээл дундуур явах зүйл байдаг штеп. Бид нар тэндээс зүгтааж чадахгүй тий. Тиймэрхүү үед Ожи одоо яг энэ хийх хэрэгтэй те одоо юу гэдгийг захиалга авсан байлаа гэж бодъё л доо. Гэтэл Ожи өөрөө яг сэтгэл зүгээрээ бол яг тэр зүйл дээр анхаарал нь төвлөрөхгүй ч гэдэг бэлэн биш. Тиймэрхүү зүйл чам тохиолдож байсан уу? Тэгэхээр тэр зүйл дээр бас чиний уйтгар гуниг чинь тэрэн дээр харагдаж гин үү? Эсвэл чи тэрийг шал өөр тийш нь тавиа за би энэ зүйл дээр төвлөрөх ёстой гэд ингэж хийж чаддгүй. Мэдээж тийм үү яг байна те. Тэгээд одоо эхлээд одоо тэр одоо юунда бүтээлтэй орон гортол одоо тэр одоо юу байдаг те одоо тийм одоо жоохон нэг даун болсон үе те тэгээд яг ороод эхлэнгүүд нь одоо тэр ертөнцийн цэцгийнхаа ертөнц ороод ирэнгүүд нь бүр тэрнээс өөр юм одоо санагдах харагдах болчихдог. Одоо нөгөө уутгар гуйнга мартчихдаг гэхүү те яг одоо нөгөө цэцэгнүүдтэйгээ түрүүний ярьдаг гэдэг шиг яг ороод хэлдэг аахгүй юу тийм болохоор зэрэг бас одоо эмэгтэйчүүд бид нартэй ээжүүд бид нарт одоо завгүй стресстэй ч юм уу тийм үү зөндөө байдаг та. Тэгэхэд бол хүмүүс ингээд олон янзаар ингээд стрессээ тайлах ч юм уу тиймэрхүү аргууд байдаг л ахaltaа дасгал дуртай нэг дасгал хийх ч юм уу Миний хувьд болохоор зэрэг бүтээлд орон ортол ингээд жоохон тийм байдаг ч гэсэн яг эхлээд орчих юм бол үнэхээр их одоо амар амгалан гэх юм уу их тайширлыг авчирдаг учраас тийм маш гоё хариултаа наадах чинь. Тэгэхээр баярлалаа. Тэр зүгээр нэг цэцэг яриад байгаа биш те. Бас дотроо бодоод өөрийнхөө гэсэн тэр ирж хайж байгаа зүйл өөрийгөө олохын хажуугаар те өөрийнхөө дуртай сонирхолтой
юу хийвэл би бүр ямар ч үед байсан би зогсолтгүйгээр урагшлах вэ гэдэг тэр өөрийнхөө ирж хайж байгаа тэр passionate тэр гоё зүйлээ олоорой гэж сонсогчдоо бас хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлд нь Ожоогоосоо би за өнөөдөр Ожи иймэрхүү зүйл хийж байна. Энээс цаашаа Ожигийн маргааш ирээдүйг төсөөлье. Юу мөрөөдөж байна? Баярлалаа. Маш том мөрөөдөлтэй. Тэгээ одоо түрүү би нэг хэлсэн байгаа дээ. Одоо яг энэ цэцгээ хийж явахдаа би одоо маш их ачаалалтай байдаг. Одоо нэг хоббигоо мэрэгжил болгоцсон гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгтээ яг одоо ингээд тэр дундаа ялангуяа өөрийнхөө одоо зохиосон тэр дизайн, цэцгийнхаа дизайныг одоо arrangement-ийг одоо бусдад ингээд зааж явахдаа илүү их дуртай гэдгээ ингээд мэдсэн учраас сүүлийн хэдэн жил ерөнхийдөө ингээд заагаа яваад байгаа л та. Гэхдээ надад одоохондоо юу гэхээр одоо кафе ч юм уу ресторан одоо түрээслээд юу цагаар түрээслээд тэгээд тэр кафе рестораны одоо зочдод юу заадаг байгаа. Гэхдээ ерөнхийдөө ирээдүйд яг өөрийн гэсэн тийм одоо цэцгийн одоо урлан хөөдөө сургуультай болохыг маш их мөрөөддөг. Одоо яг өөрийнхөө хүсэж байгаа тийм интерьер дээр ингээд чимэглээд айгүй цэцгийн одоо чимэглэлтэй тийм цэцгийн сургуультай болохыг маш их мөрөөддөг тийм эмэгтэй байна. За тэр гоё мөрөөдөлт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байна. Тэгээд бидэнтэй хамт байсан сонсогчид та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд одоо та бүхэндээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд Ожигийн Instagram аккаунт руу ороод тэр гоё зүйлүүдийг хараарай. Яг юун тухай ямар гоё төр цэцгэн чимэглэл юу яриад байваа гэдэг тэр зүйлийг та бүхэн үзэх зургаас нь харах боломжтой. Тэгээд манай Ожитой бас холбогдоод магадгүй энэ талаар лавлаж асууя. Хэрвээ энэ зүйлийг суралцъя гэх юм бол магадгүй манай Ожи үгүй гэхгүй баха. Тэ? Мэдээж маш их баярлалаа мэдээ. За тэгээд Ожигийн Instagram аккаунт маань Oji Flowers подкастынхаа нэрэн дээр нь бас Ожигийнхаа Instagram аккаунтыг тавьд байршуулснаа. Тэгэхээр та бүхэн бас хараарай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн энэ хэсэгэн хугацааг бидэнтэй цаг заваа гаргаад хамт байсан Ожидоо маш их баярлалаа. Цэцгэн дунд биднийгээ сонсогчдойгоо өөрийнхөө энэ гоё ертөнцөөр аялуулсан чамдаа маш их баярлалаа. Тэгээд Ожигийн өнөөдрийн ярьсан зүйлээс миний олж шинээр сурч авсан зүйл юу вэ гэхлээр амьд байгалыг гэртээ авчиръя. Амьд байгальтайгаа ойр бай гэдэг тэр зүйл надад маш гоё санагдлаа. Тэгээд Ожидоо дахин маш их баярлалаа. Баярлалаа мэдээ. Түрүү ерөөл тавьсанд одоо тэр ерөөл бат оршиг болтугай. Миний одоо тийм мөрөөдөл одоо биелэх болтугай. Тэгээд өөрийнхөө подкастад одоо урьж оролцуулсан Милодад маш их баярлалаа. Тэгээд намайг хүндэтгэн сонсож байгаа сонссон одоо сонсогчдаа маш их баярлалаа. Тэгээд сая Милоди маань хэлсэн миний нөгөө Instagram хаяг одоо нээлттэй хаяг байгаа. Та бүхэн цэцгийн одоо бүтээлүүдийг сонирхоорой гэж хүсье. Баярлалаа. За та бүхэн Ожигийн Instagram аккаунт руу ороод угаасаа бүр амар олон гой зурнууд байгаа. Тэгэл ингээл дээш нь доош нь гүйлгээл яг наа чиг тийм зүйл болно. Би та нарыг бүр нэг бүрчлэн төсөөлж нүдэндээ харж игээд байхгүй юу. За тэгээ бидэнтэй хамт байсан сонсогчид та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн сайн өр нэвтрүүлгийн зочныхаа цагаар та бүхэнтэй иргэн уулзцгаая. Өдөр бүр бие биедээ дотн инээмсэглээд бас урам зориг хайрлан дэмжиж амьдарцгаая. Melody podcast-тэй хамт байдаг сонсогчид та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud-д тус сонсох боломжтой. Melody podcast